За сайн байцгаана уу? Өсвөрийн парламент 2025 хөтөлбөрт нэр дэвшиж Сэлэн аймаг Мандал сумын Төгөл ерөнхий боловсролын сургуулийн 11 ангийн сурагч нэгцэл байна. Өнөөдөр та бүхэндээ би болохоор сургуулийн орчинд дох унтны ус болон ариун цэврийн баталгаа болон стандарт төлөвлөлийг танилцуулах болно. Энэ болохоор одоо манай сургуулийн ариун цэврийн ураа хайдаж байна. Гэхдээ бол эрэгтэй хүмүүсийн ариун цэврийн ураага энэ болохоор ингээд бидний одоо гараа угаадаг угаалтай байгаа. Октын байр руу орж үзэх юм бол дөрвөн шилдэг ингээд байж байгаа. Эндээс хамгийн гол зүйл нь тал угаалган дээр ингээд ямар нэгэн мэдээллийг ингээд байрлуулсан байдаг. Одоо жишээлбэл таны өвөг хэдэн килограмм цүнх хүрэх ёстой вэ гэсэн тухай ингээд мэдээллүүд байгаа. Тэгээд энэ бол сургуулийнхаа сурагчдыг ингээд зөв үлгэр дуурайл байлгах, соёлтой болгосон байлгах үүднээс энэ хаалган дээр хогийн санал хийнэ үү, хаалга төгсөж байна уу гэх мэт одоо энэ санамж юм бичгүүдийг байлгасан байдаг. За одоо ингээд жишээлбэл харах юм бол энэ утгаараа ингээд ариун цэврийн өрөөний соёл ингээд байждаг байгаа. Эндээс харах юм бол одоо бүх хүмүүс бидэнд болохоор эсээ бичих юм бол маш чухал. Их сургуулийн эсээ гэдэг маш олон зүйлүүд бид нэр эсээ бичих шаардлагатай. Тэрнээр болохоор ингээд эсээ бичих зэрэг агуулга бүтэц гэдэг бүх зүйлсийг ингээд байршуулсан байгаа. Мөн манай сургуулийн халаалт маш сайн болохоор нойлын өрөө хүртэл ингээд дулаахан тийм чанартай байдаг байгаа. За одоо ингээд манай ариун цэврийн өрөөнд болохоор эдгээр зүйлсүүд байршиж байгаа. Энэ дээр болохоор усаа хамгаалах аргууд гэдэг биднэрт одоо байгаль орчинд хэрэгтэй зүйлс байгаа. Мөн бага ангийнхаа ер нь бол гараа дөнгөж угааж сайн хөвшиж заашааг байдаг. Тийм болохоор ингээд гар угаах дарааллыг ингээд бүх дараалтыг ингээд байршуулж өгснөөрөө даваа талтай байгаамаа. За ийшээ харах юм бол ингээд гараа угаасныхаа дараа альчуургүй болол энэ чинээсээ ингээд басамжтай байдаг. За одоо ийшээ яваад харах юм бол манай сургууль болохоор нойлын цаас ингээд ер нь бол ингээд байнга байж идэг болохоор энэ болохоор илүү хэрэгтэй үед зайлшгүй хэрэгтэй үед ер нь бол маш том одоо давуу тал болж ирдэг гэх юм да. За энэ болохоор манай сургуулийн одоо цайны газар харагдаж байна. За энэ болохоор ингээд хүүхдүүд бүрэн ингээд суугаад хаттай хооллох боломжтой байдаг. За энэ болохоор манай сургуулийн ундны ус харагдаж байна. Энэ болохоор тэнд байдаг одоо худагнаас усаа татаж аваад толгойн болон хүүтэн ус ингэж хамтдаа гоождаг. Энэ болохоор бас маш хэрэгтэй байдаг. За ингээд харах юм бол одоо манай сургууль 2018 оноос хавуулаад боловсон ариун цэврийн өрөө болон гарны угаалтуртай болсон. За энэ болохоор нэг үе бодох юм бол сурагчид биднэрт үнэхээр давуу тал болж өгч биднийг одоо тав тухтай аюулгүй байх эрхийг маань хангаж өгсөн байгаа. За бид та бүхэндээ ингээд сургуулийн орчинд хэмнэн усны хэрэглээ болон ариун цэврийн одоо баталгаа болон стандартыг танилцууллаа. Бичлэгийг маань үзэн баярлалаа.